Клип бол ерөнхийдөө гоё эхэлж байна заяа. Гоё. Одоо хамгийн гол нь мөнгөний асуудал байна шүү дээ чи. Хоёр талаас хоёулаа 50% мөнгө гаргаад энэ клипээ хоёул хий гэж яриа үсттэй. Тэгсэн. Одоо бүх юм миний мөнгөөр чи мөнгөө гаргалаа. Харин тийм ээ. Чи мөнгөө гаргалаа чи миний мөнгөөр яваад шүү дээ. Тийм биз дээ. 50% хоёулаа нийлээ гэж яриа үсттэй. Тэгсэн. Тэвээ яасан. Найзнууд мөнгө олъё гэж бодсон. За. Компьютераа барьж аваач 100 сая төгрөгийн бацаа тавьсан байхгүй юу? За. Тэгээд дээрээс нь би сарын дараа 100 сая өгөх юм байлээ. Тийм ихийг өгөх юм уу гэсэн чинь одоо тэгвэл талын өгчих гээ нөгөө 100 сая буцаагаад авцсан. Юу шүүгөө? Тэгээ гараад ирсэн компьютер ч байхгүй мөнгө ч байхгүй. Тэгээ сарын дараа би бас 100 сая өгөх юм байлээ. Юу шүүг гэнэ яасан гинэ? Хөө яг компьютераа барьж очиод 100 сая төгрөгийн бацаа тавьсан. За тэгсэн. Сарын дараа 200 сая болгож өгөх гинэ. За. Тийм ихийг өгөх юм уу гэсэн чинь одоо тэгвэл талын өгчих гээ нөгөө 100 сая буцаагаад авцсан. Тэгээ гараад ирсэн компьютер ч байхгүй мөнгө ч байхгүй. Тэгээ дээрээс би сарын дараа 100 сая бас өгнө. Яа би ойлгохгүй байна. Яа ямар чам дээр бүр шатар тоглоо ицсэн биш үү наа чи өөш. Тийм ээ. Ямар амар тооны хүн байна надад чи өөш вэ? Юу яасаа юу? За яшиг одоо ихэнх мөнгөө би гаргаж ий дөө. За тэгээ. Хамгийн гол нь чи арын ажлаа айгуу сайн зогсуулаарай. Ой өнөөдөр би оройч шүү заяа. Яах ч. Нөгөө мөнх гэрлээ штэ. За тэрнтэй чи суух гэж байна. Яа. Айл бүргөө орох гэж штэ нэ. За ямар ч тэр аав ах хоёр нь мөнх гэрэл рүү чинь юу ихтэй хөвгдөөдгөө 90 ялаач ордуулдаг гэж штэ. Ёостой амар зуны цагт ингээд хоёр талд нь сонин бариад зогсчод гинсэн. Би ч одоо айгаад байгаа штэ. Тэгтээ ямар ч өнөөдөр нэг яваад очие. Намайг хүрээд ирээрэй гэдэг нэг айлын босго давъя да. Тэгэж эмээн байдаг гэсэн. Хөөе. За чи хамгийн гол нь чи арын ажлаа сайн зохицуулаарай. За юу. За найз нь оройт шүү. За юу. За явъя. Саяас миний ирсэн үү? Хараа би чам сайхан мэдээд бодох уу? Юу гэж аав ах хоёр анд явцсан. Тэгээд бүр 2 хоног эзгүй ингэж чи боддоо. Гоё хацтэй. Тийм болохоор миний арь хурдан хүрээд ир заа юу. Эмээ юу? Эмээ байгаа штий. Чи тэгээ яачаасэ? Ирээд эмээдээ танилцаад авчаа дараа нь чамайг аавтай танилцахад эмээ тосоод нь штий. Тэгдгөө яах вэ? Эмээ чи дээрээ талд орно штий. За тэгвэл миний арь хурдан ирээрээ за. Ямар хөөрхөн юм бэ? Өнөөдөр хайрыгаа эмээтэйгээ танилцуулнаа. Манай гэрт 2 эмэгтэй байдаг. Нэг нь би, нэг нь эмээ. Хоёулаа найз залуутай болцоо. Одоо аав хартаа 100 юм болно яана. Хүши ямар хөөрхөн юм бэ? Манай эмээ найз өвөөтэйгээ хамт явчих. Манай байрны сөрөлт өвөө юм штэ. Ямар хөөрхөн юм бэ? Нуугт чи айгууд иччих. Вэ чи өө явж ядаад байхан байхгүй штэ. Манай байрыг мэддэг юм уу чи? Ортороо ороод тэгээд ерөөсөө өөдөөс чи харсан хаалга шүү дээ хөө. Чигээрээ яваад санаа зовоод байна штэ аяа минь чинь. Түгэл болчих. Ямар манай дараад гэж гуйсан хүн байгаа биш. За чи аяа яах гэж ингэж байдаг юм те. Би бас амтын хүн муу идэх үед одоо тал хүрчээ чавган тэргүүл явна гэж ярих үед гэж имэж байна штэ энэ чи. Нэг байрны хоёр гүгш нэгнийдээ ороод нэг дангацаа суллах хооронд чи одоо нэг хүзэл тоглоход хэн муу идэх гэж тийм. Одоо хүн чинь хүний муудал дурлах юм байна штэ аяа минь. Аяа нуудгүй идэхэд чамтай хамт байхад цаг хугацааг хурдан өнгөрөх юм аа хөө. Харин чамтай хамт байхад цаг хугацаа ер өнгөрөхгүй юм. Энэ юундаа байна чи яах гэж тийж идэх аяа би өнөөдөр бас чамд нэг аятайхан харагдчих гад энэ бүх одонгуудаа зүйлээ. Тэгсэн ингэрээрээ бол сум нэвтрэх хэрэгүүд болсон юм байна бас. Төрийн хай шиг дэх аяа. За хүүхдүүд нь хаачаа хөө байхгүй. Манай хүүхдүүд одоо ихэнх нь нэг нь байна. Аяа чи хүүхдүүд байхгүй гэж хүн оруулж ирээд хүн байдалд оруулаад аяа зүгээр. Хөөе би чамайг худлаа хуурж оруулж ирсэн бол тааж гин үү? Болчих. За ер нь өвөө нь явлаа хөө юу үгүй эмээгээ чи хүргэж ирсэн юм аа. Та жоохон суужгаад явлаа. За юу үгүй аавас чи найж байна хөө одоо. Тойгоо аав байхгүй штий. Аав нь хайчав хөө. Аав анд явсаа өнөөдөр бүр ирэхгүй. Тийм болохоор та санаа зовох хэрэггүй заяа. Орой сайхан шүл идээрээ. Би сайхан шүл хийчихье. Яхаа орой ирэх юм уу? За өөрөө л мэдэхгүй юу тий. За тэгвэл оройхон ирээ аяа минь хөө. Тэгээд та орой хүрээд ирээрээ. Ямар хөөрхөн юм бэ? Имээ энэ цойгоо их сайн хүн юм аа. Та ер нь гисээ аваад ирвэл яасан? Сайхан хувааж уугаад. Амтны хил амны нэмэр яшиг охин минь. Би намайг хэлэх яах вэ? Чи өөрөө нэг хань үлдээ болооч. Имээ би одоо танд хүргэний чинь танилцуулах гэдэг байна. Байгаа мó? Байгаа. Би тань дээр хэлсэн шүү дээ. Боё гэдэг нэг залуу тухай. Би санахгүй байна. Гэхдээ тэр боё нөө хамаагүй. Оруулаач. Одоо гадаа ирсэн байгаа. Үгүй оруулах үе. Гол нь та аавтаа танилцахад туслана шүү дээ. За.
Тэгээд аав чи юуны туханд төрөлгөө ангийн бууга шүүрээд авдаг шүү. Чи одоо өдий том насанд хүрсэн хүн байж ааваасаа асуугаад байхдаа яг үгүй. Эмээдээ харуулахад болсон. Эмээ зүгээр хүнийг хараад андашгүй. Сайхан сэтгэлтэй хүн бол зүгээр нүүрэн дээрээ бичээтэй байгаа. А дивүүн царайтай хүн бодоо. Ормины хүү. Сайн байна уу та? Сайн байна уу? Мөх гэрэл хэлсэн үү? Хэлсэн. Дээш суу миний хүү. Миний суудаа. За баярлалаа. Таасуу. Миний хүү суу. Гөө таасуу. Чи суу. Гөө таасуу. Чи суу. Гөө настай хүн таасуу. Үгүй за. Одоо би сууя. Яа. Хөөмгүй одооний залуучууд дунд бас ийм хүн байна. Одоо ховорцсон би мийгээд байна да. Суурсоо. За танилцсан миний хүү аав чинь юу ийдэг вэ? Аав ээж байхгүй. Оо. Гэр орон хаана ийдэг вэ? Гэр орон байхгүй. Оо. байдаг. Байгаа ах эгчэндээ амьдэрдэг. Зүгээр яг миний гэр орон биш л те. Байрны ордор ах эгч хоёрын нэр дээр 2 өрөө байр байгаа. Тэг анх том өрөөнд их жижиг өрөөнд би тэгээд нэг байн жорд 0 өрөө аваа. Тэгээд яг хоо тэр хоёрыг бодоод нэг дамжаа явах 3 өрөөтэй бас л бас. Би яг үсээ бас нэрийг овоо өөдрөг сэтгэлтэй хүү байна. Энэ хүүчэд хоол унд юу хийнэ? Зүгээр. Имээ баяр хоноод яваач юм уу? Миний ярих хоноо явах уу? Чинь. Аав ирэхгүй шүү дээ. Мөхөрдөө хаалгаа тайлдаа. Аав! Ой, мөхөрдөө хаалгаа тайл. Юу аав бэ? Яг үгүй юу байна та? Яасан бэ? Яна. Би явах юм уу? Үгүй чи ийшээ гараад барих. Бага эдний аав гişтэй хайхтай хүүпи. Энэ чинь татуутай байхыг харах юм бол дотор нүдэд боо юм бол. Яна. Ой, гисгүй байна уу? Одоо яна. Юу ч ихтэй нуугдаж байгаа юу? Би дугуухан танилцуулъя. Миний өрөөнд аваад ав. Тэр бүргээ жөвөө би хаа ундраа Үгүй чи төөгийн дэд юм. Чээ юмсан ямар хөтэй. Амаас одоо хаалгуудыг тайлбар хаашаад болчих юм бэ? би яг тэ настай хүн ядраад нэг дуг хийгээвээ. Гэхдээ та дуг хийдэг гэхэд энэ мөнхгэрэл тайлж болчих юм байгаа үстэй. Үгүй ажилтай хүн ядраад нэг дуг хийгээвээ. Тэгэж бөөнөрөө дуг хийн гэж юу вэ? Та яаж ирүү аваа? Юуныхаа сайн байдгийг. Өчтөр орой наад нэг балаа имэж машинаа дассан уу гэсэн тассаа л гэсэн. Байх. 22-нд овцоо өнгөрөө явж ирсэн нөгөө машиныхаа хамраас утаа цагаа тал тавчихсан. Тэгээд нөгөө машиныхаа хамрыг төгчөөд хоёр бөөргийн хар юм машин цагаа ноцолдоод байд. Хотоос хүн харсан бол нэг жолоочийн нэгдээд хоёр баавга машиныхаа хажууд байна гэж харсан баг. Өө аа уг нь янзсан баггүй юу? Тэг янзсан юм чи. Та битээ ууралтаа. Хүлдэж хүчтэй гадаад очсон. Тэгээд орхоод ирж байгаа юм уу? Тэгшээ. Үгүй эцэс нүчтэй дөрөв минийх үү? Манчоноо. Оо ээж. Та ч одоо яагаад хүн хөөгд байгаа бэ? Би яг ч үгүй үүрээ нэгдэхгүй гойчин. Би яаж тэр их машины чихээр манай том хий бэ? Нэг тийм биш үү? Тэр онд орж ирэх хөөс суугаад яагаад байгаа бэ та нар ч? Аава. Та дуугаа аяарта. Яач аа? Гэрхүү ирсэн зочинтой байхдаа өсөөх юм. Хөө ирцээ. За хүүхэд гэхгүй. Чи нэг харын дагуулад ирсэн юм шүү дээ. Би чамаа хүнээс бодоогүй гэж хэлдэг шүү. Би биш ээ. Хий. Чамаас өөр хэлдэг чи. Имээ. Ээж юу нэ? Имээ харин найз уусаа болсон гинэ. Найз уу? Тий. Үе миний ээж бодоо штэ. Би бодоогүй байна. Зүгээр санаад байна. Яг одоо бод ээж минь. Би таныг одоо нэг тайны хөвчтэй болгоо хэлээд идчихгүй. Дөнгөж танилцах шатнаа байна. За яах вэ? Яах вэ? Аава та уурахгүй байгаа юм уу? Юу гэж уурах юм? Тэгвэл би уурдуудаад ирээ. Яа, имээс сүрприз авчих юм аа? Гүй та нар ихний шатнаа байна гэж хаа надад Ихгүй яасан бэ? Тоо. Өвөө. Аава хоёр маань ирсээ. Боч. Энэ муу хоёр бүсгүйт хэсэг хань боллоо. Одоо ингээ явах юм. За сайн байна уу та? Сайн байна уу? Намаа Ганбаяр гэдгээ таны алдар нэр хэлбэ. Өнчөө. Ямар тань нэстэй юм бэ? Яви хөөхөө. За өнчөнгөө суу. Сайн байна уу? Сайн байна уу? Гүй нөө ямар канонттэй гэдэг юм. Намайг алтан гэрэл гэдэг. Алтан гэрэл. За ингээд явъя хөөхөө. Би тэр хөгшний том хүүн байгаа юм л да. Тэгээд энэ хоёр миний хүү охин хоёр. Би тэгээд ээжигээ одоо та нас өндөр боллоо нэг тайны хөгштэй болгож хэлдэг байсан. Ашгүй таныг аваад иржээ. Аава, одоо орой очиж би өвөө хүргэж чичээд ирээ. тийм ээ. Яах юм бэ? Дөнгөж намайг ороод ирэхэд дөрөв гарна гэж юу хэлж юм? Энэ хүн тоолтой хийчих юм. За хоо биш үтэй идэж уусан хүүхэ болно. За ер нь ингээ. Одоо настай хүн орж ирсэн байна. Би таныг хүндлээд ганц юм задлаа. Тэр аавынхаа архийг аваад байна. За уух юм да биш одоо. Зүгээр. За танаа зовдгүй. Одоо ер нь явъя. За. За ингээд. За ёслоод бодоо.
Баярлалаа хүүхэд. Гүй таны ачаа. Ясаа хүүхэд. Гүй. Аава. За таны төлөө өөрөө дахиндоо суух гад энэ хүүхэд. За яах вэ? За одоо болно. Босно хой хэрэггүй. Одоо ингэ тогтоо. Одоо чи дугаарай чи. Яагаад ч хүн бацсан уу юу энийг. Дөнгөж амьдрал ихэлдэж маяглаараа чи гэдэг. Үй. Да, огдё скоро дахиад тэгээ. Оо, дөрөнгөж байна. Тэгээд босуу явъя хүүгээ. За мөрд одоо болоо. За явъя. Аричаа одоо явъя. Хүй. Манай туу ирэх шиг бай та төр сууж. Оо ийш суу та. Ой идэми энэ тууя үгүй юу юм бэ? Яа. Өөр бүр яарад ирсэн арай бод. Гүй та маргааш хүрээдэрээ. Яагаako. Дууртай. Яагаад вэ? Та яатрын чинь эр хүмүүс шидамаа холдгийн багвалтай хоошоо болчих чи. За миний хөө ичигээ өгөөдөө өгөөч гэж гоо яах вэ? Гүй яана. За ёстой уучлаарай сууяагүй. Та хоцорч манай ээж бойфрендтэй болсон. Юу гэж юм бэ хаяа чи төрч ярьсан хэлсэнд байдаг үстэй хаяа. Чи оройгсон дараа болжээ. За эмэгтэй хүний сонголт юм байлгүй те одоо хөгшөө би чамд нэг үг хэлье яах вэ? Та хөгшнөө басдаг хайртай яваарай та. Хаврын цэцэг шиг амтны байгаа юм шүү. Хаатар борооны солонх шиг агуйн гүндэх совд шиг намайг чамаа хүн шүү те. За яа чи дад хүчээ сонголтын дээрээ авлаа даа чи. Яна та маргааш хүрээд ирээрээ. За одоо явъя. Юу хөө юу. Юу нэг юм. Одоо настай хүнийг жоох юм уусан багт яаж харахгүй шүү явуулъя. Та манай тоноод яв. Би таныг өглөөс өөрөө хүргэж өгье гэх үү? Хонхоо. Тий, эмээгийн уран тусныг орд авчихгүй юу? За би ч бараг өөрөө явчих нь доо бараг. За тэгвэл энэ гөгшний өөрөө одоо тэнд үү? Тий, тэнд. За чиний өөрөө айдуу. Оо, миний өөрөө тэр гардаг хаалганы хажууд тэнд. За яг гардгийн хажууд юм уу? Тий, яг гардаг хаалганы хажууд. Ер нь тэр гардгийн хажууд байдаг юм уу? Тий, ер нь тэнцээ байдаг. Охны өөрөө айдуу. Оо, охны өөрөө тэр хойно. Энэ дүү. За тэгвэл амрын юу? Явъя. За нэг аяг такс юм уулгахгүй маяглаад бай тэгвэл. За маяглаад байгаарай. За гурваа унтаж амрын. За үргэлж бэссэн тэ. Яа хайр аав чинь яаж яг гадаг хаалганы хажууд аав чи өрөө би чамд хайр би аваа гараад ирээ. Идвэс юм уу? Би яг ичээсэн. Чи ч одоо хий юм хараад яваа биш үсттэй. Өө яг ичээ үнсэлдээ зогсчихсон бохгүй яав. Юу гэж тэр мөнх гэрэл ээжийн найз өвгөдөө үнсэлдээ дөөж ах юм бэ? Унтаач яаж чи одоо? Яг л байсан да. Би чамд хайртай шүү дээ. Би яаж таа? Хой! Одоо гараад ирээ. Ахчаа хатчихоо. Идвэс юм уу? Яг наач. Юу үүс яг наач зогссон. Мөхөд ингэ зогссон. Ингэ хөдөлгөж ингэ байцсан. Ингэ өгөөсөө. Чи юу болж байна? Унтаач хүүхдүүдийн. Ийч та наашилтаа. Уу би яг харсан юм аа. Энэ нэг юм ч одоо нэг хүн итгэхийн аргагүй юм яриад ах юм. Нөгөө таны найз өвгөнтэй чи мөнх гэрэл тэнд үнсэлдээд байж байна. Энэ түрээд ирсэн тэрвэрлсэн байна гэдэг ах юу бодоод байгаа. Зүүнтэй хин хардаг болоог үзгүйгээд. Гүэ би яг харсан. Би түрэн таагараа байж тээ. Усуудаа чи яг хүүхдээ. Та ямар нэг юм нуугаад байна уу юу? Би одоо хүүхдээс юу нуух юм бэ? Хүүхдүүд нь бол мэдээлэл худалдаж авна штэ. Худалдаж юм байхгүй. Унтаач хүүхдүүдээ. Ма. Та тэр мөнгө битгий хэлээр юм шүү. За. Ингээд мөнгө харангуй хамаа автоочдгийг шүү. Бэ хүмүүний аргаан бараад ингэж байна. Чи одоо орж исэн залуучуудын додож нүдэд хөөш туугаад бахар чинь. Одоо мөнгө гэрж би тэр орж исэн нөгөө залуугийн нэг нуух гэж оролдоод аавын чинь хувцсыг өмсөд баригдаж паагдчих байхгүй юу? Мөнх гэрлийн найз залуу юм уу? Тэр би хилээ үсттэй. За дааж тийм байхаа. Талигаач аав юм дээр шиг харагдаад байсан юм аа. Гэхдээ аавын чинь хувцсыг өмсөж адилхан харагдаад. За та битээ хямраад вэ. Чимээгүй байгаарай. Аав. Би мөнхөрлийг хэдүү гэлье. Тэг ах нь байна. Тийм биз дээ. Хүн ахтай дээл захтай. Ах нь сургаж дүүн сонсдог гэж хэлмэд үү? За. Мөнхөрл ааш гараад ичи. Одоо ах нь хүнтэй суугааг багч юу вэ? Мөнхөрлөө. Би чамд ерөөсөө юм хэлдэггүй мэдөө. Дээл ахтай, дүүн захтай.
Дүү сургаж ахын сонсно. Шээ юу лээ? Ахан дээлтэй дүү дээлгүй юу? Чи ч одоо юу яриад байгаа бэ хөөш? Юу марчлаа. Иш чааваас та. За мөнх гэрлгүй. Энэ гэрт яваад байгаа өвгөн чинь танаа найз залуу юм биш үү? Хэлсэн юм уу? Наадах шиг хэлүүлцээ. Чимээгүй гараач. Ёо. Аватар. Гол яасан муха халуун өрөөнд орцаасаа ийдсэн бэ? Яг тэр паарны дэргэд орцаасаа ийдсэн байгаа байхгүй юу? Юу хөө зүгээр сэрүүхнэр нь энэ мөн охины өрөөнд орж унтээ зүгээр. Ой, энэ мөн охиныг харах нэ мөн охин маань бодогдоод байх юм аа. Гадаадд магистр хамгаалаад явсан юм штэ. Яасан адилхан үнсээ. Ямар адилхан юм бэ? Ерөөсөө инги. Би ер нь хари. Энэ мөн охиноор хургуулчихъя гэж бодож байна. Манай гэр холдоо энэ бараг үүрээр ирэндээ айгүй болоод. Болохгүй бол хоноод явна үз. Боёгод нэг хүү байгаа. Тэр мөн хүүгээр би хургуулъя. За явъя. Газар төгхий хүүгээ. Хараа. Имээ бүгдийг хэлчихсэн байна уу? Чамайг миний найз залуугад аав мэдчиж. За гамба миний хөө ухаантай шүү. Айдуу байгаарай. Аава. Талигаач аав минь дээлийг өмссөн чи одоо юу вэ? За талигаачгаа зодож ийн гэсэн үг шүү. Дугаа байж. Биш согс. Энэ одоо яадаг гинвэ? Энэ сэрүүхэн охины өрөөнд унтнаач гэж ах шиг аа? Энэ боёгод нөхөрхөн хүүгээр хургуулж ах шиг. Ямар цагтай нөхөр вэ? Маргааш чиний асуудлыг шийднэ. Мөнх гэрэлжийн өрөөнд орж унт. Алтан гэрэлж хийчихсэн унт. Ээж тоорж амар. Аавтай ч адилхан харагдаад байна. Аавыгаа зодохоор тэнэх хүн биш охоо. За дугаа байж. Маргааш өгдөө чиний асуудлыг шийднэ. Баярлалаа. Чи хайж гад байгаа юм бэ? Хард юм уу? Хоноод яваач. За. Чи тийшээ хайж гад байгаа юм бэ? Энд орж зассан шүү дээ. Найз охиныхоо өрөөнд ороод унтахгүй юу чи? Баярлалаа. Өглөө жиг унтчих гэдэг сэрээчээрээ. За. Өглөө автобусны мөнгө байхгүй, таксины мөнгө өгчөөрөө. За өглөөс бид өмдөг шорчоороо. Айл хүргөө орлоо. Хүүтэй бол охинтой гэж бод. Охинтой бол хүүтэй гэж бодоо гэж. Ганц охин минь намайг дахиад нэг сайхан хүүтэй болголоо доо. Хүүхдүүд минь аз жаргалтай сайн сайхан амьдрал